өнөөдөр бас эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эрүүл мэндийн яамнаас зохион байгуулад бид бүхэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, нийгмийн бодлогын эцсийн дарга нар, даатгалын эцсийн дарга нар ингээд бүгд ирсэн орон нутгийн хэмжээний эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд маань бүгд ингээд оролцоод байж байна. За манай Өмнө Говь аймаг бол уул уурхай бүс нутаг үүгээрээ бас онцлогтой явуулын хөдөлгөөнд хүн маань үндсэн хүн амаас давсан байж байдаг. Манай Өмнө Говь аймаг 80 гаруй мянган хүн амтай байгаа. За явуулын хөдөлгөөнд хүн маань 100-аас 150 мянган хүн байнгын ингэж оршин сууж, төр оршин сууж хөдөлгөөнд хүн амуулсан хүн ам байдаг. За Өмнө Говь аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт нэг 86.3% урд жилүүдээс бас тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа хэдий ч бас үндсэн хүн амдаа л үйлчлэх хэмжээнд бас байгаа. Явуулын болон хөдөлгөөнд хүн амд бол эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр болгоноос хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Ялангуяа хан богд, цогццгий, гурван тис суманд бол уул уурхайн бүс нутгууд, уул уурхайн одоо компаниуд яг байж ажиллаж байдаг. Цагаат суурьшлийн бүсэд бол 30 мянга орчим тээврийн нүүрс тээврийн жолооч нар тогтмол ингэж ажиллаж амьдарч байдаг. Саяхан бас эрүүл мэндийн сайд маань бас за энэ Өмнө Говь аймгийн цагаан хад суурьшлийн бүсэд бол эмнэлэгтэй болох асуудлыг бол сүүлийн 15 жил ярьж байгаа хэдий ч тодорхой шийдэл төрөөгүй байсан. Тэгээд эрүүл мэндийн сайд орон нутгаас бас орон нутгийн удирдлагууд бид бүхний зүгээс бол маш их хүсэл тавьсан. Үүний хүрээнд эрүүл мэндийн яамны сайд, Жимбэрэн сайд маань очиж бас цагаан хад суурьшлийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутаг дээр эмнэлэг барих газрын асуудлыг бол шийдвэрлсэн. 26-27 онд бас зураг төсвийг хийж Өмнө Говь аймаг өөрөө энэхүү эмнэлгээ барихаар ингээд эцсийн шийдвэр гараад явж байгаа. Ингэснээр бас тэнд ажиллаж амьдарч байгаа явуулын болон хөдөлгөөнд хүн амуулсан хүн амд маань эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай хүртээмжтэй хүрэх юм боломжтой болж байгаа. Цаашлаад бас манай гурван тис суманд бас уул уурхай маш олонтой хөдөлгөөнд хүн ихтэй байдаг. Цаашид бас бид нар энэ бүс нутагтаа бас давхар эмнэлэг барих асуудлыг бас бодлогын хэмжээнд ярьж шийдвэрлүүлэхээр ингээд явж байна. Уул уурхайтай холбогдуулаад манай хөдөлгөөнд хүн ам ихтэй үнтэй уялдуулаад осол гэмтлийн шалтгаанд өвчлөл нас уралт өвчлөл бол их байдаг. За үүнээс гаднаас бусад одоо зүрх судасны харвалтын шалтгаанд бусад өвчлүүд бол бас уул уурхайтай холбоотой хөдөлгөөнд хүн амтай холбоотой бол өвчлөл бол илүү байдгаараас илүү онцлог байгаа. За цогццгийн сум уул уурхайтай сумдуудад бас агаарын бохирдол энэ өөрчлөлт одоо тоосчлт маш ихтэй байгаа. Энэ дээр бас нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй бас орон нутаг хамтраад судалгаа шинжилгээний ажил эхлээд ингээд явж байгаа. Ер нь боловсон хүчний хувьд хэр хангамжтай байдаг вэ? Жишээлбэл танах бол одоо бусад аймагуудыг бодоход онцлог шүү дээ. Өөрийн аймгийн хүн амаас давсан хүн амтай 100 гаруй мянган хүн ам хөдөлгөөнд хүмүүс орж ирдэг. Тэр хүмүүс хэр хүртээмжтэй орж үйлчлдэг. Манай эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт нэг 86.3% байгаа. Энэ маань зөвхөн нөгөө үндсэн хүн амдан тооцчил хүний нөөцийн хангалт маань гарч байгаа. Тэгтэл одоо хөдөлгөөнд болон явуулын нийтдээ 200-аад мянган хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг манай эрүүл мэндийн салбарын нуруунд дээр өөрч явж байдаг. Тэгэхээр хүний нөөцийн хангалт энэ хөдөлгөөнд хүн амдан тооцоод үзэхээр бол үнэхээр хүртээмж хангалтгүй дутагдaltaй байна. Манай орон нутаг, манай Өмнө Говь аймаг маань бол өөрийгөө санхүүжүүлдэг, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг гэдгээр онцлог байгаа. Үүнтэй холбоотой эрүүл мэндийн салбар, боловсролын салбартаа бол маш сайн хөрөнгө оруулалтуудыг хийж өгч, эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн ажиллах орчин нөхцөл, иргэдийн одоо бас тусламж үйлчилгээ авах орчин нөхцөл, шаардлагатай тоног төхөөрөмжийг бол маш сайн хийж өгдөг. Цаашдаж бас одоо энэ дэмжлэгүүд маань тасралтгүй эмч мэрэгчлэлийг чадваржуулах чиглэлээр бол маш сайн анхаарч ингэж ажиллаж байдаг. Ялангуяа одоо нүүрс тээврийн жолооч нар бол эрүүл мэндийн даатгалтай хамрагдаагүй байдаг. Үүнээсээ болж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахд бас хүндрэл үүсдэг. Үүнийг бас сая сайд манаас газар дээрний асуудлыг бас бусад яамдуудтай хамтран бодлогын хэмжээнд эцсийн шийдвэрийг бас гаргахаар болсон. Ингэснээр одоо хаач явж байсан бас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах ийм нөхцөл боломжийг бас бүрдүүлэх үндс нь болсон. За Өмнө Говь аймгийг хөгжүүлэх өсөлтөө Өмнө Говь хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт бас 4 хөтөлбөр хэрэгжиж байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөр, сүү тараг, за эрүүл элэг, эрүүл шүүд гэсэн хөтөлбөр хэрэгжиж байдаг. Үүнээс гадна бас оюу толгой, говийн оюун хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Өмнө Говийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрүүд маань хэрэгжиж байдаг. Бид нар энэ хөтөлбөрийн хүрээнд бол олон зорилттой арга хэмжээнүүдийг зохион байгуулж, ард иргэдийн дунд явуулын үзлэг, урьдчилан сэргийлэх, эрүүл зүрх аян, за хүүхдүүдийн дунд жаргалтай ирээдүгээд маш олон одоо урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээнүүдийг бол зохион байгуулад явж байгаа.